За өмнө нь Орос орны өсгөдөр өнөөдөр маргааш. За мөн Хятад орны өсгөдөр өнөөдөр маргааш гэсэн ийм цоврал одоо видео бичлэг хийж байсан. За өнөөдөр Орос оронд болж байгаа дэлхийн 2 дугаар дайны одоо ялалтын өдрийг тэмдэглэж байгаа энэ өдөр зориулж Монгол Оросын өсгөдөр өнөөдөр маргааш гэсэн ийм видео бичлэг бэлтгэхээр одоо шийдээд тэгээд одоо эхлүүлээд сууж байна. За бид өнөөдөр бас хойд хөрш Оросуудтайгаа адилхан энэ ялалтын баярыг тэмдэглэх учиртай. За социализмын үед бол хамтдаа одоо баярлж байсан. За өнөөдөр Монгол оронд болон Улаанбаатарын талбай дээр бас энэ баярыг анзаараагүй сонсоогүй баргалж мдээгүй мэдэнгөөж байгаа бол бас жоохон харамсалтай санагдаж байна. Тийм учраас ер нь монголчууд өнөөдөр бид ерөөсөө Орос орныг юу гэж ойлгох юм? Хойд хөршигөө хэрхэн өнөөдөр залуу үе маань ойлгож тэднийг одоо хүндэлж явах ёстой юм. Дэлхийн 2 дугаар дайн 5 сарын 9-ний энэ баярын өдөр ямар утга учиртай юм? Дэлхийд юу авчирсан? Дэлхийн 2 дугаар дайныг Орос орн ялснаар Англи, Америк өнөөдрийн одоо НАТО гэдэг байгаа энэ одоо хүйтэн дайныг өдөөгчд яагаад ийм одоо Оросын эсрэг үйл ажиллагаа хийгээд байгаа гэсэн энэ бүгдийг ойлгох ёстой гэж одоо би энэ бичлэгийг видео бичлэгийг хийж байна. За энд Москва хотын улаан одоо талбай дээр за Батлан амгалан хаймын сайд одоо гарч ирээд за 2 дугаар дайныг ялсан ялалтын баяраа тэмдэглэхээр одоо эхлүүлж байна. За жил бүр одоо энэ ялалтын баярыг би одоо харах дуртай. За үүгээрээ хойд хөрш Оросыгоо би одоо ойлгох ёстой гэж боддог. За би өөрөө Орос орноор галт хэрэгтэй явсаар байгаад Герман оронд очиод одоо сурж байсан. За миний одоо Герман оронд сурсан тэр мэдлэг боловсрол маань ч гэсэн бас Оросуудын одоо ач тус гэж боддог. Ингээд би нэг ганц хоёр номоор та нарт Орос орны өнөөдрийн байдлыг бас танилцуулъя гэж бодож байна. За яагаад гэвэл бид нар энэ дэлхийн 2 дугаар дайнд ялалт байгуулсан Орос орныг зөвөр ойлгох ёстой. За харамсалтай нь түүхийн номуудад болон одоо худал номуудад дэлхийн 2 дугаар дайныг Америк, Англи хоёр ялсан гэж одоо буруугаар тайлбарладаг. За тэр бол одоо худал мэдээлэл. За Орос орн ганцаараа биеэн дааж нацист Герман, за нацист Итали, за фашист Японы эсрэг одоо дайн хийж тэрч бүх хэл одоо Хятад оронтой хамтарч дэлхийн 2 дугаар дайныг манай одоо урд хөршийн нутагт 1945 оны 9 сард дуусгаж байсныг бид нар одоо бас мартаж болохгүй. За энэ Германы сэтгүүлч Шарлатор гэж одоо хүний юм ном байгаа. За энэ ном бол ерөнхийдөө Орос орн яагаад өнөөдөр ингэж их Америкийн одоо дайралт болон НАТОгийн дайралтанд өртвөө гэсэн ийм одоо номыг бичсэн байгаа. За дэлхийн 2 дугаар дайн яагаад болсон? Дэлхийн 2 дугаар дайнд ер нь юу болсон тухай энэ Оросын Валентин Фален гэж одоо хүний ном байгаа. Энд Сталин Оросын, за энд Америкийн Рузвельт, энд Английн Черчилль гурван одоо зургаар тайлбарласан байгаа. За дэлхийн 2 дугаар дайн анх эхлэхдээ Итали, Япон, Герман гурваар эхлээд сүүлдээ дайн дуусах явцад Орос орн Германыг ялаад дэлхийн 2 дугаар дайныг ялдаар дуусгах гээд эд дайн дуусах үед гинт Америк, Англи хоёр сайн одоо улс орнууд болж дэлхийн дайнд орж ирээд тэгээд хамтдаа дэлхийн дайныг дуусгаад дараа нь Герман орныг хуваалцаж Герман орны одоо техник, технологи бүх одоо өндөр мэргэжлийн хүмүүсийг өөрийнхөө орнуудад аваачиж маш их одоо ол зомог Америк, Англи хоёр бол олсон. За энийг бол түүхийн номуудад ер нь бичдэггүй. За нөгөө талаар энэ Черчилль гэж одоо энэ хүний тухай нэг ном байгаа. За энэ номон дээр Америкийн Конгрессийн гишүүн Бюкенен гэж одоо хүн бол бичсэн. За энэ ном дээр юу гэж бичсэн бэхээр Черчилль, Хитлер ба Unmögliche Krieg гэж. За энд юу гэж хэлсэн бэхээр ерөөсөө Америк, Англи орнууд ялангуяа Черчилль дэлхийн 2 дугаар дайн дуусах үед гинт гарч ирээд
маш их одоо гэмт хэрэг хийж ерөөсөө дэлхийн 2 дугаар дайныг анх өдөөжсэн орны нэг нь Англи өрөм мөртлөө сүүлд Черчилль 2 дугаар дайныг ялсан мэт өөрийгөө одоо дүрсэлж баргаж баатар маягаар одоо гарч ирсэн нь бол худал түүх. Тэгээ Черчиллийн одоо сүүлийн үед бол судлаачид бол энэ хүн бол бас дэлхийн 2 дугаар дайнд маш их одоо гэмт хэрэг хийсэн хүн байна гэж одоо бас одоо дүгнж байгаа. За эндээс би юу гэж хэлэх гээд байна гэвэл өнөөдрийн энэ Орос орн яагаад энэ жагсаалыг хийх ёстой? Яагаад энэ баярыг тэмдэглэх ёстой? Мэдээж өнөөдөр 5 сарын 9 бол Оросуудын хувьд бол зөвхөн баярын өдөр биш, олон гэр бүлүүдэд нулимсаа арчих гашуудлын өдөр. Энийг бас бид нар мартаж болохгүй. Энэ жагсаалаар 5 сарын 9-нд хийдэг энэ улаан талбайд болдог жагсаал бүрээр Орос орн дэлхийн одоо ард түмэнд бол сургамж болгож энэ жагсаалыг хийж байгаа. Тэрээс баярлсандаа, ялсандаа хийж байгаа биш. Тийм хүмүүс бол одоо боддог. Тэг дайн хийхээр нэг л ялаад эзэрхийлсэн гэж бодоод байдаг. Үгүй. Дайнд өөрийнхөө ард түмнийг хамгаалж ээж, Москва хотыг хамгаалж ээж, Санкт Петербургийн хотыг хамгаалж ээж, Харьков хот, Одесса, Киев одоо Оросын тэр том хотуудыг одоо хамгаалж байлцсан хамгаалтын дайн байсан. Энэ бол эзэрхийлсэн тийм үү шунсан, шунлын дайн биш. Оросуудын дайн бол өөрсдийнхөө хамгаалсан хамгаалтын дайн учраас Оросууд маш олон бааtruудтай. Эх оронч хүн гэдэг бол хотоо хамгаалж, ард түмнөө хамгаалж байлцсан хүнийг баатар гэдэг болохоос ш хүнийг эзэн төрөлгөөлсөн хүнийг одоо баатар гэж хэлдэг. Бид нар одоо бас энэ дайны талаар болох буруу ойлголттой явдаг. Өөрснөө ч гэсэн одоо талын морьтон бааtruуд гэж өөрснийгөө эзэрхийлж гадуур одоо тэнж явсныгаа их тийм магтан ярьдаг. За энэ бол одоо нөгөө муу ир дайн төөрнө гэдэгтэй яг адилхан. 20 нийтдээ яг 27 сая хүн өгсөн гэдэг алуулсан. За энд одоо Азийн болон Зүүн Европын Эстон, Латви, Литвээс ахуулаад Казахстан, Узбекистан одоо тий манай бурятууд бүгд одоо энэ дайнд бол оролцсон. Цэргүүд явсан. За энэ дайнд цэргүүд оролцож амнасаа олдсон олон сая одоо Оросоос бусад ард түмнүүд байгаа. Гэхдээ Оросууд бүх зовлон зүдүүр ачааллыг бол нуруундаа үрсэн. Яагаад гэвэл Оросын зөвхөн цэргүүд хөөгүй ард түмэн өгөж өргөцсөн. Хүүхдүүд, эмэгтэйчүүд ямар ч утгагүйгээр одоо германуудын гарт, нацистуудын гарт алуулсан. Тэрүүгээрээ Орос орн бол хамгийн их хохирлтой бусад ард түмнүүдийг бодоход хамгийн хайртай хүнээ охиноо, ээжигээ, эмээгээ, хүүхдүүдээ нүднийхээ өмнө алуулахыг үзээгүй ард түмэн Оросуудыг ойлгохгүй. Дотны хүнээ нүднийхээ өмнө харж байгаад алуулаад яаж чадахгүй тэрний эсрэг юу ч хийж чадахгүй байх гэдэг бол ямар хэцүү байдгийг Оросын ард түмэн мэднэ. 20 гаруй сая хүн гэдэг бол 3 сая хүн биш, 5 сая хүн биш, 10 сая хүн биш, 15 сая хүн биш, 20 гаруй сая хүн. Тэрний ихэнх нь тэр дундаа үр хүүхдүүд, эмэгтэйчүүд гэдгийг бид нар мартаж болохгүй. Тийм ч учраас Оросын ард түмэн өнөөдөр 5 сарын 9-нд тэр зовлон зүдүүр, тэр уйтгар гашуу, тэр уйл, тэр нулимс, тэр эхчүүдийн нулимс, тэр үрсийн тэр дуу чимээг бол зориуд дэлхийн ард түмэнд харуулж бид ийм муу мухай дайнаас, ийм мухай эзэрхий шуналт дайнаас өөрсдийгөө авч гарсан маш их хохирол үзсэн гэдгээ жил бүр ингэж дэлхийн ард түмэнд харуулах ёстой. Энэ бол сүрлэг, сүрт жагсаал бол биш. Бид нар хинбэ? Бид нар хаанаас гаралтай ард түмэнд бид нар өнөөдөр ч өөрсдөө одоо авч яваа гэдгээ харуулж байгаа ийм одоо дэлхийн ард түмэнд ийм сургамжтай одоо жагсаал гэж бол монголчууд бид нар бол үзэх ёстой. Яагаад гэвэл бидний хойд хөрш бид Оросуудаас маш их юм сурсан. 1945 он дэлхийн 2 дугаар дайнаас хойш бол ерөнхийдөө Орос орн бол Монгол оронд хайрны хажуугаар одоо халамжийн хажуугаар бид маш их юм сургасан. Мянган залуучууд галт тэргээр Орос орн руу явж сурж ирсэн. За тэдний одоо нэг нь бол би цаашгаа Германд очиж одоо сурж ирсэн. Монголын одоо ардын нам, арчсан нам, Монгол Ордын хувьсгалт нам, манай энэ төрд бүгдээрээ Оросын одоо боловсрал, Оросын сургуулиар орж
ихтэй эцэг мэрэгчлээ болж улс орныхоо хөгжилд одоо хувь нэмэр оруулсан гэдгийг бид мартаж болохгүй. Зөвхөн гагцгүй өнөөдрийн ерөнхийлөгч болон ерөнхий сайд хоёр Орос орны тэр их одоо бидэнд тусалсан тэр тусламж, мэдлэг боловсрол, техник, технологи буцалтгүй тусламжуудыг одоо үзэж идлээгүй болохоор магадгүй өнөөдөр 5 сарын 9-ний өдөр чив чимээгүй дув дугаа байх шиг байна. Гэтэл манай одоо хуучин ерөнхийлөгч Очирбат Багбанд, ерөнхий сайд Баяр, ерөнхийлөгч байсан инх Баяр, за Элбэгдорж нар уулын 5 сарын 9-нийг өнөөдөр бидэнтэй ард түмтэйг хамт тэмдэглэх ёстой байсан. За харамсалтай эднээс одоо дуу чимээ алга. Тэгэхээр ер нь хүний тусыг бол одоо мартаж болохгүй. Путинийг хараад бол одоо Монголын ерөнхийлөгч ерөнхий сайдууд бол хинбэ гэдгийг мэдж байгаа. Аливаа улс орны удирдагч хүн гэдэг бол ийм их тууштай байдгийн байна. Улс орныгоо эдийн засгийн хохиролд орчуулах гэж явсан Ходорковскигаас ахуулаад олигархуудыг одоо дарж ард түмнийхөө одоо хөрөнгө мөнгийг барууныхын ялангуяа Америк, Англиудад одоо зарж улс орноо баргалж одоо колоничлох гэжсэн тийм хүмүүсийг устгаж улс орноосоо хөөж Орос орныг одоо бас аварсан явдал бол би маш зөв гэж боддог. Ер нь ерөнхийлөгч хүн Путин шиг байх хэрэгтэй гэж одоо бас гадаадын хилэлд одоо бичиж байна шүү дээ. За яагаад энэ жагсаал бас утгатай байхаар өнөөдөр энэ НАТО-гийн эсрэг бас Орос орн өөрсдөө харуулахын тулд энэ жагсаал хийж байгаа гэж би энэ баярыг тэмдэглэж байгаа гэж бодож байна. За өнөөдөр НАТО-гийн одоо орнууд бол дэлхийд Куб улсаас ахуулаад Сир улс хүртэл одоо маш олон дайнуудыг хийсэн. НАТО гэж ийм байгууллага одоо гарч ирсэн дэлхийн 2 дугаар дайны дараа уул нь бол зүйл толгойд улс болон социалист Европын орнууд хамтарсан Варшавын гэрээний орнууд гэж байсан. За тэр Варшавын гэрээний орнууд болон барууны НАТО хоёр бол 90 онд хоёулаа одоо тулгарсан. За энд бол Горбачов, Рейган хоёр бол уулзалтаад НАТОг одоо яг Варшавын гэрээний орнуудыг яг бол хоёулаа одоо найрамдчлаа. Эсрэг тесрэг дайсан байхаа одоо боллоо гэсэн. За Горбачов би тэгвэл Варшавын гэрээний орнуудыг тараарлаа гэсэн. За Рейган би тэгвэл НАТОгийн орнуудыг тараалаа гэсэн. За ингээд хоёулаа аман тохиргоо хийгээд тэгээд 90 орны дараа Горбачов хэлсэн ёсоор Варшавын гэрээний орнуудыг тараасан боловч НАТОгийн цэргийн одоо энэ нэгдэл бол тараагүй. За Рейган Горбачовыг худал хэлж мэхэлсэн. Одоо Черчилль Орос орн Герман орныг мэхэлсэнтэй адилхан хин одоо мэхэлж байла. Рейган тэр бол одоо залтай кино жүжигчин байж. За өнөөдөр НАТОгийн орн бол Ливээс ахуулаад Сир, Ирак маш олон орнод дайн хийж НАТОгийн одоо дайн дэлхийд улам одоо ихсэн. Дэлхийн 2 дугаар дайны дараа баг дэлхийн 3 дугаар дайн одоо эхэлчлээ гэж одоо судлаачид ярьж байна. За энд бол одоо Америкт маш их одоо үүрэг гүйцэтгэж байгаа. Та нар одоо монголчууд бид нар мэднэ. Иракийн эсрэг дайн хийн гэж Америкийн тухайн үед ерөнхий нарийн бичгийн дарга байсан Колин Паул гэж хүн худал ийм одоо шигтэй бодис хүмүүст харуулад нүүбийн хурал дээр дайн хийх худал шалтгаан гаргаад Ирак руу дайрж Иракийн одоо сая хүнийг алсан гэж байгаа шүү дээ. Тэгэхээр өнөөдөр бид нар энэ 5 сарын 9-ний Орос орн дэлхийн 2 дугаар дайныг ялтанд хүргэсэн шиг адил цаашид Орос оронд ямар их хариуцлага ирж дэлхийн одоо инх тайвныг тогтооход Орос орн ямар их хэрэгтэй юм бэ? Цаашид Америк, Английн болон Украинаар дамжин одоо Орос орн руу дайрч байгаа. Оросын баруун Европын орнуудад пуужин байрлуулаад биднийг одоо баг бахад ярьдаг байсан Першинг гэдэг одоо пуужингуудыг байрлуулад дахиад Орос орн руу дэлхийн 1 дугаар дай, дэлхийн 2 дугаар дайны дараа дахиад Орос орн руу дайрч дэлхийн 3 дугаар дайныг одоо эхлүүлэх гэсэн энэ одоо капиталистууд, империалистуудын эсрэг Орос орн дахиад одоо босч ирэх одоо юм хүч чадалтай орн гэж би одоо итгэдэг. Яг гэвэл би Орос орны одоо хөршгөн учраас хөрш ард түмэн маань одоо сайн сайхан явбал би манай улс, манай ард түмэн одоо сайн сайхан явах одоо боловчтой. Орос орныг би бол хизээд одоо чадна гэж боддог. Яг гэвэл Наполеон Москва руу тариад эзэлж чадаагүй. Тийм Москва хотыг хамгаалж одоо тухайн үед Оросын одоо мундаг цэргийн баатарууд одоо төрж байла. Дараа нь Гитлер дараад
чадаагүй. За Рейган худлаа ярьсан. За өнөөдөр дахиад одоо бид нар мэдж байгаа марууны орнууд Украинээр дамжуулан Украиныг Оросын эсрэг өдөөж байгаад Орос орныг одоо ялах гэсэн дэлхийн 3 дугаар дайныг өдөөх гэж одоо цаг тутамд Оросын эсрэг үйл ажиллагаанууд явуулж байгааг бид одоо нүдэрээ харж байгаа. Ингээд өнөөдөр Оросын ард түмэн хойд хөрш Оросуудаа ямар их одоо хүч тэнхээтэй, төсвөртэй, хадуужилтай, зовлон даадаг, хүнд тус болж чаддаг, тус болсон шиг тус болдог. Найзаагаа тус болохгүй тусыг мартаад явж байхад нь хүртэл одоо уучлж чаддаг ийм ард түмэн. Тийм учраас монголчууд биднийг одоо бас 90 оны дараа Америкуудыг шүтчихсэн, Америкуудтай нийлчихсэн, Оросуудаа муулчихсан, архичин Ельцин гэсэн явж байхад хүртэл Оросууд бол биднийг одоо уучлж байсан. Тийм учраас Оросынхон ард түмэнд өнөөдөр 5 сарын 9-ний өдөр та нар дэлхийн одоо инх тайванд хамгийн их хариуцлагатай орно шүү гэж одоо итгэл төгс хэлээд тэгээд хойд хөрш Оросынхон ард түмэнд сайн сайхныг хүсэн өрөөгөөд Монгол Оросын өчигдөр өнөөдөр маргааш гэсэн одоо видео бичлэгийнхаа эхний дугаарыг дуусгахыг бодож байна. Анхаарал тавьсанд баярлалаа.